Сирийн засгийн газар жагсаал цуглаанд оролцож байгаа иргэдийн эсрэг авах арга хэмжээгээ улам эрчимжүүлж, танк болон хуягт машинуудыг өмнөд хэсгийн дараа хот руу илгээжээ. Засгийн газрын хүчнийхэн босгогчд руу дайрах үеэр 18 хүн амьд байна. Тус хотод амиа алдсан жигсагчийн орчуулгын үеэр хүмүүс ураа хашгирж байгаа нь интернетэд тавьсан бичлэгээс харагдаж байна. Өчигдөр Сирь улс Йордонд хэлдэг хэлийн бүх гарцаа хаажээ. 11 жил төр барьсан ерөнхийлөгч Башар ал-Асадын дэглэмийн эсрэг бослого Сирь улсад сар гаруй хугацаанд үргэлжилж байгаа юм а. Вашингтон хотод цагаан ордны хэвлийн төлөөлөгч Джей Карне хийсэн мэдээлэлдээ Америк нэгдсэн улс Сирийн эрх баригчид жагсагчдын эсрэг хүч хэрэглэж байгааг зогсоох тал дээр үзүүлэх шахалтаа нэмэгдүүлж байгааг онцлсан байна. Бид энэ тал дээр маш олон арга замуудыг эрэлхийлж байгаагийн дотор хориг тавих орж байгаа. Хориг тавих нь Сирийн засгийн газарт явуулж байгаа ажиллагаагаа өөрчлөхөд шахалт болж чадна. Миний бодлоор энэ нь мэдээж хориг тавих зорилго шалтгаан байх болно. Ийхүү Башар ал-Асадын засгийн газар жагсагчдын эсрэг ихээр хүч хэрэглэж байгаа нь олон улс яаралтай хариу арга хэмжээ авах шаардлагыг бий болгож байна. Төрийн мэдлийн сан агентлагаар дамжуулан Сирийн засгийн газар хийсэн мэдээлэлдээ өчигдөр Дара хот руу цэргийн хүч илгээсэн нь хотын оршин суугчид террорист бүлгүүдийг дарах хүсэлт гаргасантай холбоотой. Ажиллагааны үеэр хэд даврагч террористууд амь үргэцсэн гэж онцлсон байна. Ийхүү Сирийн засгийн газар босгогчдын эсрэг хүч хэрэглэж байгаагаа булзааруулж террористуудын эсрэг ажиллагаа явуулсан мэтээр мэдэгдэж байгаа нь анхны тохиолдол биш юм а. Сирийн засгийн газрын хүчнийхэн сар гарын өмнө бослого эхлснээс хойш 400 орчим хүнийг хөнөөсөн гэж Amnesty International байгууллага мэдээлжээ.